Сайн байцгаана уу залуусаа, та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео болохоор та бүхэндээ Python програмчлалын хэлний Decanter санг танилцуулъя. Python програмчлалын хэлний Decanter сан нь бусад сангаас нэг зүйлээр онцлог. Тэрний юу вэ гэхээр GUI буюу Graphic User Interface-ийг бүтээдгээр ондоо. За GUI гэж юу вэ гэхээр хэрэглэгчийн бүтээсэн Graphic User Interface буюу бидний байнгын харилцдаг компьютерийн дэлгэсний цонх. За дээрэс нь товчлуур. За мөн icon буюу дүрс. За дээрэс нь бидний мэддэг энэ хөдлөөд байгаа хулганы заагч буюу курсор гэсэн энэ дөрвөн зүйл нь хэрэглэгчийн Graphic User Interface-ийн үндсэн дөрвөн элемент юм аа. Нэгэсэндээ товчоор ярил цонх буюу window, товчлуур буюу button, курсор хулганы заагч. За дээрэс нь нэмээд icon буюу програмын дүрс. Энэ зүйл бол Graphic User Interface-ийн үндсэн дөрвөн элемент. За тэгвэл Decanter сан ямар учиртай юм бэ гэхээр Python програмчлалын хэлэн дээр бидний мэддэг өмнөх төрлийн бичсэн програмуудыг дараагийн түвшинд аваачих буюу объект хандлтад програмчлал дээр суурилсан бидний бодит Windows юм уу Mac үүлдийн систем, Linux үүлдийн систем дээр бид нэр Python програмчлалыг ашиглаад бодит ажиллах боломжтой програм хангамжийг бүтээх боломжтой юм аа. За энэ програм хангамжийг бол олон улсад ерөнхийдөө application гэж нэрлэдэг. Ер нь бол компьютерийн програм хангамжин дээр хоёр зүйл бол яригддаг. Нэг нь бол үүлдийн систем, нөгөөх нь application software. За application гэдэг нь хэрэглэгчийн зохиосон хэрэглээний програм хангамжийг хэлдэг. Нэгэсэндээ үүлдийн систем дээр суурилж ажилладаг програмыг application програм гэж хэлнэ. За ингээ өнөөдөр хэдүүлээ Python-ы Decanter санг ашиглан хэрхэн анхны програмаа бичгийг та бүхэндээ тайлбарлая. За Python-ы Decanter санг бид нар ашиглахын тулд import хүрүүгээр Decanter санг импортлж оруулж ирнэ. За import Decanter STK гэж бичвэл Decanter сангийн кодыг санг тэрчгээр нь TK гэсэн өвсгчд удамшуулж оноож өгч гэнэ гэсэн үг. As гэсэн alias төлхөрөөр. За хоёрдугаар мөрөн дээр бид нэр үндсэн цонхыг үүсгэх буюу root гэсэн төлхөр үгээр нэгэсэндээ хувьсгчин дотор Decanter сангийн хувьсгчийг TK эцэг TK функцаар оноож өгнө. За энэ маань нэгэсэндээ root маань объект хандлтад буюу object файл болж ийн гэсэн үг. Энэ маань Decanter сангийн объект файл болж байна гэсэн үг. За бид нэр root хэсэг дээр гарчиг тавьж өгнө. Title гэсэн функцаар бид нэр first Decanter sample код гэж гарчиг бичиж өгье. За үүний дараа бид нэр энэхүү ажлын хэсэг дээр level буюу шошго нэмж өгнө. Level гэдэг маань энгийнээр хэлбэл текстийн мөр гэж ойлгож болно. TK эцэг level гэсэн Decanter-ийн функцэн дотроо root буюу ажлын хуудасаа дуудаад за дээр нь text гэсэн өвсгчд текст оноож өгнө. Hi, I'm Decanter гэж бичээ. Текстэн дээр нь. За энэ дээр юу болж байгаа юм бэ гэхээр бид нэгдүгээр мөрөн дээр Decanter санг импортлж оруулж ирээд TK хувьсгчд уламжуулж өгсөн. TK хувьсгчаар ажлын файлыг буюу root хувьсгчийг объект хувьсгчийг бэлдэж өгсөн. Root объект хувьсгчдаа бид гарчиг өгсөн. Гарчиг маань энэ веб хуудсан дээр байгаа энэ untitled 26 гэсэн гарчиг байна гэсэн үг. Энэ гарчгийг бид энэхүү кодон дээр first Decanter sample code гэдэг нэрийг өгсөн. Дараа нь энэ ажлын файлн дээр бид level буюу шошгыг level хувьсгчин дотор TK Decanter-ийн удамшуулж өгсөн хувьсгчаар дамжуулж level функцэн дотроо ажлын талбар дээрээ зургатаа зурх текстийн Hi, I'm Decanter гэдэг нэрээр оноож өгсөн гэсэн үг. Текстийг оноож өгсөн гэсэн үг. За үүний дараагаар бид level эцэг peg функцаараа Decanter сангаа level бол өргөжлүүлж нэмнэ. Үүний дараагаар бид root ажлын файлн дээр ажлын файлынхаа
ажиллах одоо орон зайг бол geometry функцаар тодорхойлж өгнө. За geometry функц дотроо бид нэр 400 харьцах нь 400 гэсэн хэмжээг зааж өглөө. За энэ маань ямар очтой хэмжээ вэ гэхээр босоогоор 400 пиксел. За хэвтэйгээр бас 400 пиксел гэсэн үг. Нэг өсөндөө дэлгэцийн хэмжээг 400 харьцах нь 400 пиксел буюу 160 мянган пикселээр бол оноож өгч гин гэсэн үг. За тэгэхээр энэ хүү дэлгэцэн дээр маань гарсан 400 пиксел гэдэг маань маш нарийнаар энгийнээр хэлэх юм бол хэрэглэгчийн график интерфейсийн вертикал буюу босоо тэнглэгт 400 пиксел, үүнийг үржих нь хэвтэй тэнглэгт буюу хоризонтал тэнглэгт 400 пикселээр оноож өгч байна гэсэн үг. Нийлээд 160 мянган пикселийн ажлын орон зайг бэлдсэн. За үүний дараагаар бид нар одоо төвчлөрөө нэмээ. Div буюу одоо Python-ы функц нэмдэг функцийг ашиглаад on button click буюу одоо төвчлөрийг дарахад ажиллана гэсэн нэртэй энэ функцийг бол оноож өглөө. За функцийн нэр бол дурын утгатай нэр байж болно. За функц дарагдвал бид нэр level буюу одоо шашхыг бол өөрчлөе. Config функцийг ашиглаад өөрчилнө. За энэ дотроо text. За одоо төвчлөр дарагдлаа гэдэг англиар drag. За эсвэл clicked button гэж бичээ. Төвчлөр дарагдлаа. За одоо үндсэн ажлын одоо хэсэг дээрээ бид нэр button буюу төвчлөрийнхаа хувьсгчийг, объект хувьсгчийг оноож өгөөд tk сангаас button функцийг ашиглаад ажлын файлн дээр root хэсэг дээр зурж гин. За button-гийнхаа нэрийг бид нэр текстэн дотроо бичиж өгнө. Одоо бодит байдлаар хардах хэсэг гэсэн үг. За энэ дээр click me гэж бичээ. Намайг даргасан текстийг бичээд command хэсэг дээр түрүүний энэ did функцийн буюу 9 дугаар мөрөн дээр бичсэн on button click гэдэг функцаа бичиж өгнө. Нэгэсэндээ түрүүний 9 дугаар мөрөн дээр бичсэн on button click функцийг бол энэ button хэсэг дээр бол дууж ажиллуулж байна гэсэн үг. За work-алтаа хаагаад button цэг pack функцаа бичлээ. Одоо үндсэн функцаа буюу ажлын хэсгээ дууж ажиллуулъя. Root цэг main loop гэж бичээ. За энэ функцаа ажиллуулснаар бид нар ажлын функц маань нэгэсэнд ажиллах хэрэгтэй байгаа. За ажиллуулъя. Run төвчлөрөө дарлаа. За ажлын утас маань гараад ирж байна. За энэ дээрээс та бүхэндээ тайлбарыг хэлье. За бидний бичсэн import сангаас tkinter санг бол дуудж оруулж ирээд tk хувьсгчид бол бид нар уламжуулж утгаа оноосон байгаа. Root гэсэн ажлын одоо хуудсан үндсэн объект файлд бид нар tk сангийг жижиг tk функцд оноож өгсөн. Үүний дараа бид нар ажлын одоо энэ цонхныхоо арчиг хэсгийг post tkinter sample code гэж нэрлсэн. За энэ дээр бол харагдаж байна post tkinter sample code гэдэг. За дараа нь бид нар дотор нь level буюу одоо шашиг бол оруулж өгсөн байгаа. Level дээр бид нэр root хэсэг дээр ажлын файлн дээр байршуулж өгөө. Text хэсэг дээр нь hi I'm tkinter гэдэг текстийг бол бичиж өгсөн байгаа. За бичсэн хэсэг маань энэ дээр бол харагдаж байна. За үүний дараагаар бид нэр level packer энэхүү level бол бүтээгээд шашгаа бүтээгээд root хэсэг буюу ажлын энэ талбараа 400 харьцан 400 пиксел буюу 160 мянган пикселийн одоо харьцаатайгаар бол үүсгэсэн гэсэн үг. Одоо нэгэсэндээ босоогоор 400 пиксел, хэвтэйгээр 400 пиксел гээд дөрвөлжин юм ажлын одоо нэг ажлах талбарыг бол нээж өгсөн. За үүний дараагаар 9 дугаар мөрөн дээр бид нэр div буюу одоо Python-ы функц бичдэг бичиглийг ашиглаад on button click функцэн дотор level буюу энэ click me гэсэн төвчөрөөр дарахад энэ level-ийн доторх текст нь clicked button гэдэг хэлбэрээр солигдно гэдгийг бол оноож өгсөн байгаа. За тэгэхээр 12 дугаар мөрөн дээр бид нэгэсэндээ button гэсэн хувьсгчийг оноож аваад tkinter-ийн button функцэн дотроо ажлын функц буюу root дээр button-га байршуулна. Тэгтээ тэр button маань текст нь click me гэсэн нэртэй байна гэдгийг бол оноож өгөөд энэ 9 дугаар мөрөн дээр on button click гэдэг функцийг ажиллуулъя шүү гэдгийг оноож өгсөн байгаа. За тэгээ 13 дугаар мөрөн дээр бид button функцаа бүтээгээд
15 дугаар мөрөн дээр ажлын хуудасаа ажилуулсан. За тэгэхээр нэг өсөндөө бид нэр post enter sample code-той энэ нэртэй цонхон дотор hi I'm enter гэсэн левелтэй шошгод доторх текстийг click me гэдэг тушуур дарангууд click button гэж солигдож байна гэсэн үг. За ингээд энийг бид нар хаачаад одоо миний ажиллаж байгаа компьютер маань болохоор Mac үйлдвэрлэлийн системтэй компьютер байгаа. Дахиад run-ыг ажиллуулахад ингэж ажиллаж байна. За одоо харуулъя. Click me тушуур дарлаа. Click button гэдэг. За тэгээ бид нар энэ нэг зүйлийг анзаархад энэ ажлын талбарыг одоо үүсгэж байгаа энэ файлыг хүчээр ингээ хаачхад бол did kernel-гээ алдаа заадаг. За үүний дараагаар бид нэр kernel-ээсээ дахиад restart run all юм уу restart гэсэн тушаалыг дарж болно. За start run all-оо дарлаа. За ажлын файл бол ингээд нэгднэ. За яг бол заримдаа бол алдаа заасан байдаг. Тэгэхээр та бүхэндээ болохоор өнөөдрийнхөө хичээл дээр Python програмчлалын хэлний объект хандлалтад програмчлалын хэлэн дээр суурилсан бодит Windows, Mac, Ubuntu, Linux үйлдвэрлэлийн системээр ажиллах боломжтой бодит аппликейшн буюу хэрэглээний програм хангамжийг бичих үндсэн суурь болох Tkinter санг та бүхэндээ тайлбарлаа. Тэгэхээр энэ Tkinter сан маань болохоор цонх, курсорын заагч, за тэгээд бидний мэддэг товчлуур, за дээрэс нь icon буюу програмын дүрснүүдээс тогтдог энэ зүйлийг бол бид нэр хэрэглэгчийн graphic interface буюу graphical user interface гэж нэрлэдэг. За тэгэхээр GUI дээр бид нэр код бичээр бол Python-ы Tkinter сангийг бол ашиглаж бичих болно. Ингээд өнөөдөр хажууд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Манай сувгтанд таалагдсан бол манай бичлэгийг лайк дараарай, мөн сувгийг маань subscribe хийж дагаарай. Биднэрт бяцхан сэтгэлийн хандив өргөөрөө за мөн бичлэгэн дээр маань комент бич сэтгэлээ үлдээгээрэй. Баярлалаа баяртай. Дараагийн хичээлээр уулзъя.